Аз жаргалын нууц жор. Хүн гэдэг амьтын ер нь жаргаж байгаагаа мэддэггүй юм гинлээ гэж гарыг минь ганцганд хөлийг минь дөрөөнд хүргэсэн ачтай гэж анхны дарга маань их хэлдэг байлаа. Амьдралын хал авч үзээгүй 18 настай охин байсан болохоор хэлдэг үгийнх нь утгыг тухайн үедээ ухаж сайн ойлгодоггүй байж л дээ. Аз жаргалыг бид хайртай хүнээсээ цэцэг хүлээн авахад, хамт олонныхоо өмнө даргадаа магтуулахад, хүсэж байсан зүйлээ биелэхэд, за эсвэл санаандгүй суглаанд хойчход ч юм уу онцгой үед л төрдөг мэдрэмж гэж боддог шүү дээ. Гэтэл аз жаргал дэндүү энгийн үл анзаарагдсан үед ч төрж байдаг мэдрэмж ажээ. Тийм болохоор л хүн жаргалтай байх үедээ мэдрэмжээ төдийлөн анзаараагүй атлаа үйл явдал болоод өнгөрсний дараа сая нэг жаргалтай байж дээ гэж мэдэрч үнэлдэг байна. Аз жаргалыг хувь хүн бүр янз бүрээр тодорхойлж, янз бүрээр үнэлдэг байхад дэлхийн ард түмнийг жаргалтай, жаргалгүйгээр нь тогтоож ирэмблэнэ гэдэг үнэхээр санаанд багтамгүй. Гэхдээ нэгдсэн үндэсний байгууллага улс орнуудыг аз жаргалын түвшнээр нь жагсаадаг болоод удаж байна. Дэлхийн аз жаргалын тайланг гаргахдаа тухайн орны иргэдийн дундаж наслалт, нийгмийн халамж, авилгын төвшин, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, иргэний эрх чөлөө, ажлын байрны баталгаа, олон нийтийн санал асуулгын дүн зэргийг харгалздаг байна. Сонирхолтой нь гэвэл аз жаргалтай орнуудын жагсаалтын эхний 10 байранд Скандинавын хойгийн улс орнууд тогтмол ордог. Англид сурч байхдаа чин ихтэй гэж цааргалалгүй өөртөө зориулсан дуртай худалдаа авсан номнуудын дунд Дани хүмүүсийн аз жаргалтай амьдралын нууц нэртэй нэг ном бий. Даничуудын аз жаргалын мэдрэмж өндөр байдгийн нууцыг нийгмийн тэгш байдал ба хамтаж сэтгэхгүй, итгэлцэл ба аюулгүй байдалтай холбон тайлбарлажээ. Дээрх хоёр хүчин зүйлсийг нийгэмдээ сайтар цогцлоосны ачаар Дани улсын иргэд өндөр татвар төлөхөөсөө дургуутсдаггүй, боловсрал, эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ нь үн төлбөргүй, бизнес эрхлэгчид нь хариуцлагатай, бага сургуулийн хүүхдүүд ганцаараа биедан аялах үзүүлэлтээрээ Дани улс дэлхийд дээгүүрт ордог гинэ. Ингээд л дэлхийн жаргалтай улс болчихож болно гэж үү? Мэдээж үгүй. Тэдний жаргалтай байдаг хамгийн том нууц нь Хьюга. Энэ үгийг ганц үгээр дүүцүүлэн орчуулах аргагүй юм билээ. Толь бичигт тэмдэглэснээр бол зүрх сэтгэлдээ амьд хүн гэдгийг мэдрүүлдэг зүйлст анхаарлаа илүү их хандуулж, дулаан бөгөөд жаргалтай дурсамжийг бүтээн өдөр бүрийг баяр баясгалан дүүрэн өнгөрөх гэжээ. Хьюга соёлд энгийн минимал байдлыг чухалчилдаг байна. Скандинавын хойгт манай Монгол шиг урт, хүйтэн өвөлтэй учраас гал төлөх, лаасаах, халуун бүлээн зүйл уух, нэхмэл ноосн дулаан хувцс өмсөх, за гол нь гэр бүл найз нөхөдтэйгээ хамт цагийг зугаатаа өнгөрүүлэх, хүзэр тоглох, зурагт үзэх, зугаалах, зуны дэлгэр цагт бол түүдэг галаасаах, ил гал дээр шорлог хийх, тоглох зэрэг нийтийн Хьюга үйл ажиллагаа түгээмэл байдаг байна. Номыг уншсны дараа манай монголчуудын уламжлалт амьдралын нийтлэг хэв маяг ертөнцийг үзэх язгуур үзэл санаа тэр чигээр Хьюга юм биш үү гэж өөрөө ирэхгүй бодогдсон. Монгол малчид маань хөдөө хөхөрч гадаа гантлаа гэж хизээж гомдолдоггүй. Нутаг ус, мал сүргийнхээ буйнд сэтгэл тэнүүн, гуниггүй амьдарцгаадаг. Гуниггүй байна гэдэг баяр жаргалтай байдлын өөр нэг нэр. Монголд анх удаа аялсан гадны хүн автобусны шаварт сууж аль байдгаа хулгаад алдчихсан байлаа ч гэсэн ахиж заавал нэг ирдэг гинэлтэй. Үүнийг гадныхан үр зуураа хошигнон Монголын синдром гэж нэрлэдэг тухай нэг найз эгчээсээ сонсож байсан л та. Тэд жаргалтай, чөлөөтэй, энгийн амьдралтай Монгол Хьюгад татагддаг болоод тэр баг. Харамсалтай нь бидний монголчууд нийслэл хоттоо багшралтанд сууж, замын төгжрэлт бохимдон, утааны хор залгисаар энгийн жаргалтай байдлаа анзаарч мэдрэхээ
байжгсан мэт санагддаг. Дэлхийн аз жаргалд хувь нэмрээ оруулъя гэвэл өөрийн гэсэн Хьюго Жоржтой болоорой. Хүн бүр энгийн жаргалтай байж түүнийг мэдэрч чаддаг болох яг тэр мөчөөс л бидний нийгэм алхам алхмаар төгжрөл утаанд дарлагдаж бухимдхай болох бах. Асуудлын шалтгаан бас гарц шийдэл заримдаа энгийн байдаг шүү дээ.